За өнөөдөр чинь нэлээ орой болцсон байна. Ажил хийсээр хагаад их оройтсон байна. Энд Монголд одоо шөнийн 4 цаг болох гэж байна. Таач. Таач нойр хүрсэнгээ бол минь. Нойрын хашаа. Өнөөдөр жаахан санаа зовоод, сэтгэл зовоод. Юу Унтахаа өмнө, намрахынхаа өмнө юу үзлээ? Нөгөө фэйсбүүкээ ухаад энэ дөрвөлжийн миг үзээд ухсан чинь жоохон онцгой мэдээлэлд гарсан байна. Автор хайр зүг шүү дээ чи наадхан ухаж яадаг. Энэ дотор мэдээлэлүүд байдаг байхгүй боорлаа. Тэгээ бодчихсон байхгүй. Одоо хүмүүс бас энэ өвчнөр маш олноороо өгч जैन. За тэгээд энэ олон хүмүүс ер нь яах гэж төрөөд тэгээд ер нь яах гэж ингээ амьдраад байдаг гэж бодлоо. Хүн ер нь яах гэж төрдөг юм бол Чим байдаг юм. харин мэдхгүй байна. Ер нь яах гэж төрдөг хүн ер нь Чи юу боддог гэдэг. Чи тэгээд юу бодоод вэ? би бодохдоо ер нь шал төвхтэй ингэж боддог. Тэгээ үхчихэж. Өвцөн ч гэсэн надад шалтгааллахгүй эргэл төрчихөж байгаа юм чи яах юм. Тэгээд. Тэгэхээр ч утгагүй. Тэгээ наадгаа олохгүй юу чи. Хаанаас Энэ бодолдоо. Аюунда. бодлоо Би ингэ төрч юм байна гэдэг. Ухаж олооч чи. яаж ойлгох юм бэ? Би ойлгохгүй. Чи олооч. Ер нь яах гэж төрөөд байгаа юм бэ? Тийм биз дээ. Хүн ер нь яах гэж төрдөг юм? Яах гэж амьдраад байгаа юм? Тийм биз дээ. Тэгээ нэг тал ингээд төрлөө үхлээ. Тэгээ нэг богинохоо хугацаанд за өсрээд нэг 100 насны хооронд амьдрчаад үхлээ. Тэгээ дахиад нэг юм бол төрлөө. Ингээд байнга эргэлдэж явах юм ямар хэрэгтэй юм бэ? Чи тэгээд олохгүй бол ингээл төрөөд байна шүү дээ. Тэрнийг олох ёстой юм уу? Тий. Гэхдээ тэгээд яах юм? Би яг олсон чинь төрөхөө байцсан байхгүй юу? Тийм үү? Тий. Яагаад тэр нь одоо яагаад олоход төрхөө байцсан гэж. Тэр нь ч юу ч ойлгохгүй. За би ингээ хүн болж төрлөө. За тэгээд нэг за манайхны чинь юунд чинь их утахгүй богино төвтөр настай гээд. За нэг 60-аар авч үзье л та. 60 насллаа. Тэгчээл хүчин. Тэгчээл дахиад төрнө. Тэгжээтэл ингээл бөөм бөөнөөр хүүхэд хүртэл хүчин шүү дээ. Энэ өвчнгээл дахал гараал нэг бол бөөнөөрөө үхэн, нэг бол онгоцон сууж явж байгаа ал бөөнөөрөө хүчин. Эсвэл ингээл одоо байгалийн одоо гамшиг янз бүрийн өмд бас л бөөнөөрөө хүчин. За нэг бол өвчнөөр үхэн. Гүн ямар төвхтэй юм бэ? Ингээ бүгдөө өөхөд тахлаар чинь. Ер нь яг ч хүн тэгээд төрдөг. Энийг хэн зохицуулаад байгаа? Тэр үхэхийн төлөө төрөөд байгаа нь үнэ. Харин үхэн төлөө төрөд байгаа юм шүү. Үхэхийн төлөө төр. Тэгээ тэрнээс өмнө нэг юм олж авах ёстой. Яг төрж байгаа юм гэж. Наадах чинь олоод авчих хэрэгтэй. Олж аваагүй бол үхэж болохгүй. Олчих юм бол үхэж болно шүү. Тийм үү. Тэг хүн тэгдэг шүү. Хүн ер нь идэхин төлөө амьдрдаг юм уу? Амьдрахын төлөө иддэг юм уу гэх тийм ээ? Идэх нь ямар учиртай. Амьдрахын төлөө амьд байхын тулд идэт байгаа байхгүй. Тэгээд идэх юм олохын тулд амьдраад байгаа юм биш үү? Тийм хачин болоод бодоод. Тэр та яах гэж төрсөн бэ? Та ч бас хүн болж төрж ирсэн шүү дээ. Тий. Тэгээд та яах гэж төрсөн бэ гэж бодсон. Бөөч нэ та. Их хачин хүүхэд шүү дээ. Яах гэж төрсөн юм мэддэг. Өмнөх амьдралаа сандаг. Хэдэн удаа ямар хүн болсноо мэддэг. Тэгээд миний энэ устаагүй төрж гисэн. Анх төрөхтэй лөө мэддэг байсан. Мэддэг байсан. За. Тэгэхээр яг удаа айх уу? Яг одоо жоохон бахта тэр мэдээлэл учраа олохгүй байсан. За. Яагаад би юм жижиг хүн болчих вэ? Яагаад би чадахгүй байна гэдэг. За. Ухна уу. Тэгээд бас өгчээснэ санана. Тэгэд одоо яагаад төрчих вэ гэдэг. Энд жоохон бодлоо шүү. За жишээлбэл за борч өгөж хүн гэд таныг одоо нэрлэлтэй тийм үү? Тийм. Тэгсэн чинь би чинь өмнө нь цэцэр гэдэг хүн байсан байхгүй. Цэцэр. Цэцэр. Тэгэхдээ та төрчид тэрнийг мэдээд байгаа юм. Тийм би цэцэр байснаа мэдээд. Тэгэд аав ээж чинь тэгэхэд өөр хүн намайг нохуу баян гууж авсныг мэдээд. Яаж гууж авсан? Үртэй болгоож гээд тэгсэн чи ямар нэгэн учраас би тэнд үр болоод урж гисэн. Тэгээ би цэцэр гэдэг хүн тэгээ буурч болоод урж байсан. Тийм үү. Тэр чи юу гэсүгээ тэр амир юм тийм. Тэгээ та одоо яах юм? Тэсэлтгүү. Тэг балчир учраас. Миний цэцэр гэдэг нас чинь 35 орчимнаас хавар туулаж төрсөн. Цэцэр. Тэг. За. Тэгээд аачин хүн.
Тэгээд тэр үүлээ дүүргэх гэж гадаа дайнд алуулчихсан. Тиймээс би багтаасаа тэр үүлээ дүүргэн гэж сэтгэдэг байсан. Бүр тийм жоохносоо юу? Тий. Тохиорч хаач юм байна. Тэгэхээр энийг яг хэдэн нас хугацаанд мэдээд байгаа юм. Мэдгүй ойтой байхдаа л мэдээд байсан шүү дээ. Тийм амар ойтой юу? Үгүй угаасаа ухан орохдоо тийм байгаад байгаа юм чинь яа. Сайн юм байна тийм. Би болохоор нөгөө биеийн удирдах сурахгүй нөгөө няран уяа мэдэхгүй. Ямар тааж хүнтэй харилцаж байхад нэг ийм бодол байгаад байдаг. Би чинь цэцэр яагаад намайг боорч өгч дуудаад байна. Энэ одоо яагаад миний эцэг болчих вэ? Гад. Гайхна. За. Тэр чинь нэрээ сони юм байна. Онцгойдох хэлээ л да. Ер нь гэхдээ хүүхдүүд 3 нас хүртэл өмнөх амьдралаа мэддэг гэдэг сандаг гэдэг шүү дээ тийм ээ. Тий. Тэгэхээр та болохоор тэгээд бүр нэрээ хүртэл мэддэг шүү. Нэрээ мэднэ, эхнэрээ мэднэ, хүүхдээ мэднэ. Гэтэл нөгөөдүүл мань байхгүй болсон. Дахиад хүн болцсон яваад байгаа байхгүй. Тэгээд ингээд ном харагяа болдоггүй. Том доод байдаг. Илд барьяа даатаггүй. Ямар өчүүхэн бэ гэж гараад. Тэгээд анх голын хэрэг дээр очиод өөрийг нь хараад зүс бис байгаагаа та. Ачсан. Чи боорч уу юм байж шүү. Өнөөдрөөс чи боорч шүү гэж хэлээд. Тэгээд тэрнээс хойш цэцэр гэж ярих юм байсан. Ухамчтай юу? Ухамчтай. Тэгээд би эцгээс асуув. Би цэцэр босуу гэхээр биш. Чи боорч уу гэнэ. Тэгээд би яагаад энэ төрөв гэхээр би чамайг тэнгэртээс 18 жил гуйжин байж авсан шүү гэнэ. Тэгэхээр та намайг гуугаа төрүүлсэн юм уу? Би хүчгсэн шүү дээ гэдэг. Тэгсэн чи үгсэн байж болно. Одоо чи төрчихсөн шүү. Миний үр шүү гэдэг. Тэгэл би боорч өгöd тахтаа мэдгсэн шүү дээ. Тэгээд би тэр эцгээс асууна. Та цэгцэрэдэг хүн мэдхүү? Мэдхгүй. Үгүй. Шин дэлбэ гэдэг ихнэр мэдхүү? Мэдхгүй. Гой нэртэй. Шин дэлбэ. За. Итэр залбаа гэд 2 хүн мэдхүү? Мэдхгүй. Хаагур нутгалдаг. Онгуудад нутаг мэдхүү? Мэднэ гэн. Онгуудын үү? Тэгэхээр би онгуудад явж исэн болж таарав. Та энийг сургалж өгөөч гэдэг. Гуйхад чаа тэгээ чи хүсэж байвал гэдэг. За. Тагсан чинь. Бөөд авахулж ирв. Энэ хүүхэд биш шүү. Энэ миний хүүхэд хачин байна. Наран цохолоо солиорчихсон уу гэдэг. Тэгэхээр би өнөө бөөтөн ярив. Миний санах байна. Тийм үү? Намайг цэцэр гэдэг. Би шиндэлбэ гэдэг. Хантай. 2 хүүтэй. Тэгэд би баялдаж ягаад өгчихсэн шүү. Зүрчэдтэй гэдэг. Яриаддаг. Санаад байгаа тийм. Тэгэд чи яг зүрчэдтэй хэнтэй байлдаг гэнэ. Тэр чинь хойд хилийн хамгаалаж хуушаа хотоо байлдсан шүү гэдэг. Тэгсэн чи тийм жинжин байдаг. Чи урд насны явдал нь бүдгрээгүй хүн байна. Идитэй байд юм байли хаяа нэг тохиод шүү гэнэ. Тэгээ би яагаад төрсөн бэ гэдэг. Чи тэрийгэ санахгүй байна гэдэг. Гэхдээ би тэрийгэ санахгүй. Үхээд тогсон чинь одоо идэ болчихлоо. Тэгээ би хүүхэд болчиход байна гэдэг. Тэгэхээр чаада хорвоогийн эргэлт юм байдгийг зүгээр бүх санаа зов. Чи борч өгöd тэгтэн хэвлэр. Тэгээ дахиад энэ юунд хорогдсон өгснээ санаа гэдэг. Би баатар болно гэж төмөөлж байсан учраас л одоо дахиад хүн болчихлоо. Тэгвэл мэдээж байвал тэгээ болно. Одоо надаа чигтэй зутаг. Тэгээ аав да. Өцөрт нь хэлнэ. Жан энэ хүүхдээ урд насанд бүтгэрайг их онцгой сайхан хүр байна. Сайн хичээдэг. Уян ухаан гэвэл илт сайн болов. Ямар ч гэмтэлгүй. Солио байхгүй. Сүл шүглсэн юм алгаа. Зүгээр л ертөнцийн тойрогтоос сондгоо нэгэн тохиол байна гэдэг. Тэгээ ямар тааж дом хийж өгье. Урд насны явдал нь хүүхэд насанд хэцүүтэй. Тэгээд яс дүүргээд тод санахаа болчихсон. Өмнө нь бол бүр хаан нутгалдаг, хаан ямар мод байдаг, хайраг ус нь хаан байдаг гэдэг бүгдийг сандаг байсан бол тэр явдлаас хойш гүйцэд санахаа болчихсон.
За нэрэл санаад байдаг. Тийм юу бас байдаг гэж бас уншижсэн би. Дээрэс нь бас манай нэг ач бас ярьдаг. Би хуульч байсан. Тэгээ намайг түлхээ далтсан гэж яриад байдаг байхгүй. Тэгэхээр тэр чинь жоохон хүүхд юм чинь хуульч гэсэн хуушаах удаа барил. Хуушаах үгийн данд орж байгаа та хүүчгсэн байхгүй. Тийм. Ингээ хасан ч өрцрүү жад байсан. Тэгээд л харанхуйсан бол. Яг тэрний дараа юу болсныг сандаггүй. Тэг яагаад дахиад хүүхэд болгоод байгаагаа ухтаггүй. Гэхдээ амьдрал эргэлдээд байгааг ойлгоод байна байдаг. Нийтдээ явдал болсон гэдэг. Тийм байна. Тэгээд өмнөх төрлөө санаад байна гэсэн үг шүү дээ. Яг өмнөх тийм ээ. Тийм байна. Тэгээд ер нь ямар байна? Дараа нь юу гэж бодогдсон? Яг ч дахин хүн болсон гэх юм. Хийж дуусаагүй ажиллаа. Гүцэх төрцөг гэсэн үг. Тэгэж угсан. Тэгэхээр тэрийг л яах гэж төрөөд байдгийг л ойлгочвол болчих гээд байгаа юм шиг. Тиймээс би чамааг өөрийгөө холооч гэдэг. Тэгэд яах юм? Тэр чи би яг юу хийх ёстой байсан гэдгийг хийх ёстой гэж үү? Тий. За тэгвэл та юу хийх ёстой байсан? Би чинь баатар болно гэж бодож хүсэн юм чинь баатар болохгүй шүү дээ. Тэгээд зүтгэсээр гад баатар болсон. Шантарсан. Зөндөн уйлсан, зөндөн цус гаргасан. Коктейл хийжээж байсан. Уул нь биеийн хэлбэрийг санаа бол бодолтойч юм бол аятай. Баян байвал аятай. Гэтэл энэ голоос баатар болохгүй гэдэг хатгаастай байсан учраас хижээхээс өөр аргагүй. Тэгээд л зүдэрсэн дээ. Өөрөө сонгосон зовлон юм байна. Хинд гуйныг л хов гэдэг л. За яг баатар болчлоо тийм үү. Тэгээ нэг амьдралыг дуусгалаа гэж бодъё. Тэг чи та юу гэж утсан? Өгснийхээ дараа бас л нөгөө өрцрүүгэн жаж чадгаад энэ үгээд тэгээд өгч гисэн шүү дээ. Дахиад үрдэж дүү гэж жад чадгаал. Тий. Нэг ижил хүүхлээр. Яг ижил хүүхлээр. Өвчнөр өгөх юм уу? Үгүй. Аваа өндөр насалсан бицтэй өгнө. Гайгүй ч юм уу? Мэдэмгүй. Чи цаашаа наслахаа мэдэмгүй. Тэгвэл би өгөхөд ерөөсөө санаа зовдөг. Өвчнөрөнж байна уу? Дайнаранж байна уу? Сэрсэн бол энэ өдрийг сайн өнгөрөх ёстой. Сэрсэн бол маргаадарт талыг нь өчигдөрт талыг нь өнгөрөх ёстой гэж бод. Бүр өдрөөр нь өдрөөртэй. Эхлэх наран маргааших, жаргах наран өчигдрэх гэж. Тийм л бодон амьдэрсэн. Тэр нь хүн яг ч төрдөг. Тэгэхээр өмнөх одоо дуусгаагүй үлээ хийх төрдөг гэж ойлголоо тийм үү? Над бол тийм байсан. Бусад хүнд гэсэн адилхан уу? Мага тийм. Тэгтээ за тэгвэл одоо ингээд жоохон хүүхэд байна шүү дээ. Жоохон хүүхэд өгөх юм бол тэр чинь яг дутуу амьдарч ийн гэж. Тэр чинь яг өстой байсан гэж тэрийг ойлгохгүй шүү дээ. Нэг ажлыг хийгээд тэрнийг гүйцэх гэж хүн болж төрсөн бол тэр өөхөх гэдэгтээ уралдаж олох хэрэгтэй. Үйлдэх хэрэгтэй байхгүй. Тэр жоохон хүүхэд гэсэн үү? Хэн байна төрсөн л бол цаг хугацаа гэдэг нь явж байгаа. Тэгэхээр тэр өөхөх гэдэг хугацааны төгсгөл эртэл юу хийх гэж байснаа олж мэдээд сэрээд үйлдэж барах юм чухал бол. Хүүхдүүд тэр чинь одоо мэдгүй байл яах юм? Эцэг их туслах уу? Юу гэсэн үг вэ? Одоо тэр хүүхд чинь мэдгүй шүү дээ. Яг хүн болгон одоо би өмнө ийм ажилтай байсан, ийм хийдэг байсан хүн гэж мэдгүй шүү дээ. Гэхдээ голоос хатгадаг шүү дээ тэр чинь. Өмнөх амьдралаа над шиг санаахгүй гэхэд өнд чинь голоос нь хатгаад байдаг шүү дээ тэр чинь. За. Жишээ нь андад тийм үү? Аавын орыг залгах ёстой гэдэг хатгаас байсан. За. Аавын орыг залгах ёстой гэсэн хатгаас байлаа. Тий. За, өөр хүнд жилмэд маш гайхалтай дахин барамгүй ур хийх ёстой гэдэг хатгаас байсан. Тэг ур хийж чадсан уу? Байлцаар байгаа таарсан шүү дээ.
Ураа хийж амжаагүй. Тэгэхээр амжаагүй бол тэр дахид төрнө гэсэн үг үстэй. Өмнөх насныхаа үлийг дуусгаагүй учраас тэр дахид төрнө гэсэн үг. Тэгтээ төрөөгүй шүү дээ. Яагаад? Яагаад? Санаандаа ураа сэтгэгдсэн учраас гэдэг. Тулоонд л утчих дүү. Амарх юм биш үү тэгвэл. Заавал тэр чи хийж үлдэхгүйгээр би юм хийцэн гэх ингээ бодох юм ааш. Тэгээ тэрийг нь ачийнхан үед дүүргэсэн шүү дээ. Өчиж тавьсныг нь. Тийм үү? Тий. Өчиж тавьсныг нь. Энийг ингэж хийх юм байна. Тэгэхээр заавал бодчих ёстой байгаа юм. Бодоод сэлсэн байсан ч. Аргыг нь олж биеэрээ дүүргэж чадаагүй байхгүй юу? Зэлмээ бол. Яаж уурлахыг сэтгэчээд. Тэгтээ тэрнийг хүүхдүүдэд ч юм уу хэлсэн байх нь уу? Тий. Гэрээ тэгээд. Тий. Үүсвэрийн хүртэл тавиад уу? Тэгэхээр наадах чи одоо танихаар бол миний бодлоор бол үлийн үр гэдэг юм яриад байна гэж бодлоо шүү дээ. Юу гэсэн үг вэ? Үлийн үр. Яатсан үрийг. Үлийн үр гэдэг чи яагаад өмнө хийх ёстой ажлынхаа болоод дараагийн төрөлд болдог гэдэг. Мөн үү? Мэдэмгүй. Тариад байгаа юм бол одоо хураадаг л бах та. Бас үлийн үр байдаг гэдэг. Уу борлтыг зааж өгсөн шүү дээ. Өр байгаа бол төлдөг л бах та. Тэгээд та тэгтэл онгод толчоод энийг яагаад судлаагүй байж байгаа? Үлийн үр юм уу, өр юм уу гэдгийг. Тэг юу бодож явж байгаа? Одоо хүртэл. Юу бодож явж байгаа юм гэж. Харин тий. Би юу? Тий. Би баян болохыг бодож явна. Хизээ. Хизээ. Монгол улсыг. Одоо юу? Тий. Та одоо хүчин байгаа шүү дээ. Гэхдээ одоо баян болохыг бодоод байгаа юм уу? Тий. Миний үлдээсэн энэ нэртэй улс баян байх ёстой. Өөрөөр хэлбэл их Монгол гэдэг улсыг чинь би чинь баян болгохыг хичээсэн. Тэгэхээр энэ Монгол ихэнх алга болсон ч гэсэн Монгол нь байж байгаа учраас баян байгаасаа гэж хүсдэг. Тэгэд энээсээ болоод энэ улсаас хагацж чадахгүй хурд нэрээ сольж хаад өгвөл би амарч гадаг. Татар ч юм уу юу ч юм нэртэй болж бид нар Монгол гэдэг улстай зурлахаа болж штеп. Намайг яах гэж ингэж зовоод гин та нар. Хурд нэрээ солиож. Тэр ардчлал гэдэг нэртэй улсаа байгуулж. Тэгвэл би Монгол гэдэг нэртэйгээ зурлахгүй амарч. Тэгэхээр чин та өөр ямар ажил хийх юм? Ямар ажил хийх юм? Тэгэхээр одоо бух шалтгаан байхгүй болж байгаа байхгүй. За тэгвэл та одоо нэг бус юм чи одоо ямар ажил хийх ёстой? Одоо баян болгоно. Баян болгох ажлаа хийгээч. Хийж л байгаа шүү дээ. За жишээлбэл яавал баян болох вэ Монгол? Юу гэж юм бэ? Яавал баян болох вэ манай Монгол? Яг одоо. Ядуу сэтгэлдээ юм чи яаж та нар баян байдаг юм? Эхлээд сэтгэлээсээ ахуулаад заасан шүү дээ. За. Юу заа гэж. Тэг сэтгэлээ засахын тулд яах вэ? Баян одоо ингээд деми юм хийхээ болоод урдхан хийж мөнгө олдог ажиллан хийвэл одоо хичнээн амар. Гэтэл эдийтэй деми юм хийхээр чи яаж баян болдгийг? Энэ чинь хүмүүст бас хэрэгтэй бодлоо. Би ганцаараа баян болохгүй. Та одоо нэг баян төрөөд тэр нь бусдыгаа баяжуулаад тэгээд л баян болдог шүү дээ. Тэгэхээр нэг ширхэг баян төрөх хэрэгтэй байна шүү дээ. Би баян болох юм уу? Тэгээд ингээд би баян болсон. Үлгэр л намайг гэдэг. Тэгээд бусдыг хөшөөргөн тоглоно. Тийм үү. Тэгээ хөшөөргөр баян болсон хүмүүс ч юм би ингээ баян болсон үлгэрлээд ингээд бүүн мөрөө баян болов. Ингээ манад тийм баян хүмүүс зөндөө байгаа байхгүй. Тэгээ хөшөөргөн тоглолтоо хийгээч. Ингээ зөндөө байгаа. Тэд нар гэхдээ яаж баян болсон гэхээр улсаас мөнгө хулгайлаад баян болсон байхгүй. Тэр чин хулгай баян биш. Баян биш дээ. Биш. Тэгээд зөндөө олон мөнгө хатаад хурыг тархиндан хурааж тийм үү. Үйлдэлхүүн огтолцолоор түмэнтэйгээ нэгдэж эв нэгдлийн хүчээр эргэлдэх төгөргийн тогтолцоо байгуулбал сая баян болдог юм. Яасан гинэ. За эхлээд сайн бодох юм байна тийм үү. Тэгээд нэг хүн баян болох юм. Тэгээд тэрүүнийгээр хөшүүрэг болгоод бусд нь дагаад зөв хийхлээр бусд нь дагаж хийнэ гэсэн үг. Одоо бахархал болоод. Нэг үйлдэлийг давтан хийвэл ягаад ч баяж байхгүй. Хүн бүхэн өөрийн онцлогтой. Хүн болго голын хатгастай. Тийм байж. Тэгэхээр хаан болох нь хаан болоод, хатан болох нь хатан болоод, адуучин болох нь адуучин болоод өөрийнхөө хатгаасанд үнэн жамдрах учиртай. Тэгэхээр тэрний чинь хатгасаа чи мэдхий болсон байхгүй юу? Хүн чинь одоо томчууд нь хүртэл би яг төрсөн, юу хийх ёстой энэ тэрэг мэдэхгүй шүү дээ. Мэдхий болцсон байгаа. Тэгэхээр тэрнийг яаж сэрэх вэ? Яаж мэдхий өргөн? Унтж байгаа хүн өөрөө сэрхийг хүсэхгүй бол яаж сэрэх юм?
Тэгээ өөрөө сэрээч. Яс. Яахаар намайг надаар сэрээлэх гэдэг байна. Тэгээ сэрэх цагтаа сэрдгэл юм байгаа үед. Тэр болтлоо төрөөл явж, тэр надад хамаагүй. Сэрдсэн нь хамгийн гол нь үнэнч байх учиртай. За тэгвэл одоо бас ингээд нэг үе бодвол монголчууд ч нэ за Монгол дээл хувцаа хий, Монгол урлаа хий, за аж хуугаа тийгээд энийг л сэрсэн гэж үзээд байгаа тийм. Наадах чи яачаараа сэрчихсэн байдгийг. Өмсөх хувц ямар сэрээсөө. Тэгээ голын хатгаасаа санах чинь сэрээс. Харин тэр нэг яаж мэдхээ? Голын хатгаасаа энэ хүмүүс яаж мэдхээ гэдэг асуудал шүү дээ. За жишээлбэл та боддоо. Одоо иймэрхүү юм төсөөлөгдөхөөр юм уу? Иймэрхүү юм болохоор голын хатгаас ч гэсэн үг шүү гэд ингээд юу ч хийсэн баясахгүй байвал тэр чинь чи хатгаасаа олоогүй байх гэсэн үг. Яаж зовж исэн эннийхэн ард гарна гэвэл энэ чинь хатгаасаа олж гсэн гэсэн үг үү? Тэгвэл ингэж ойлголоо. За ямар нэгэн мэрэгшил эзэмшээд тэрүүнийг ингээ хийгээд явлаа гэхэд тэрэндээ баясахгүй сэтгэл одоо хангалуун биш байвал тэр бол одоо яг өөрийнхөө мөн чанар хатгаасыг олоогүй гэсэн үг байна. Тийм. За гэтэл одоо би өцгийн үгээр яваад юм тийм үү? Арилжаа хийгээд баян болоод, адуу хураагаад баян болоод, ардаанд тэгж тогтолцоон байгуулад баян болсон хэрнээ миний голын хатгаас байгаад байдаг. Өөрөөр хэлбэл энэ би бишээ гэсэн хашгиран дотроос орилно. Байлдаад явхаар энэ чинь байхгүй юу гэдээ орлоод байдаг. Тэгэхээр энд чинь өөр байгаа үедээ. Тэгэхээр одоо бол хүмүүс ингэж бодох нь шүү дээ. Өөрөө хийж байгаа ажлыг дүгнж бодох юм байна, тийм үү? Одоо өөрийнхөө амьдралыг бодох нь шүү дээ. Миний амьдрал одоо яг би байж байгаа юм байна. Наад миний сэтгэл ханамжинд таарч ийн үгүй юу? Юу хиймээр ятгал авахт хамаагүй тийм үү? Хамаагүй. За тэгснэ. Тэгээ байсан юм биш байна гэдэг утга. Яг тэгвэл өмнө хэм байсан болоо гэж бодохгүй нь шүү дээ. Зүгээр яг одоо би юу хийж гин, юунд дуртай вэ гэжгээ бодох юм байна гэж ойлголоо. Тэгвэл нөгөө нийгмийн урсгалын баян бай, нийгмийн урсгалын хөөрхөн их нэртэй бай, нийгмийн урсгалын язгууртан бай гэдэг утга би юусоо биш. Тэр өөрөөсөө биш. За. Тийм үү? Сурчлагын яриа биш. Зүгээр л чи яг тэр утгын явдлыг туулахаар хичнээн хөлс гаргаад, хичнээн цус гаргаад зүтгэж байсан ч цэнгэл идэлдэг. Тэр зовлоо. Зарим хүмүүс тэгдэг штэ бүр маш их хэл онтой ажил гээл янз бүрийн хэцүү ажлыг хийсэн хэрнээ огт ингээд түүртэхгүй тийм ээ. Ингээл яваал гэдэг штэ тэр ажлыг хийгээл зүтгээл ингээл ард нь гараа тэгээд ягаад ч тэр цуцдаггүй тэр хатгаас шүү дээ. Тэгэхээр тэрнийг бол одоо хатгаас буюу одоо дуртай хийх ёстой ажлаа тэр хүн хийж ийн гэж ойлгох юм байна тийм үү. Гэтэл гिचнээ одоо баян байлаа бүх одоо их мөнгө одоо цалин авдаг хүн байлаа гэж боддог тийм үү. Гэтэл тэндээ сэтгэл ханамжтай биш байвал тэр өөрийнхөө ажлыг хийхгүй гэсэн үг байна. Тийм ээ. За яг уу бусдын би одоо эцгийн хишиг талархаад тийм одоо молон тойглоод арилж байгааг хийхээр авьяас бэлэг суу тэнд байна. За. Гэтэл үнэндээ тамиргүй биетэй төрцөн байж тэр баатар болно гэдэг хатгаастаа төрчөөд байна шүү дээ. Миний бие булчинд бол тэр баатар болох дайн тулаан хийх үнэндээ зохимжгүй. Адуугаан аривжуулаад 8-ан хийгээд алтаан цохоод арилжаа сэтгээд явж ивэл илүү амар. Миний оюун тэнд хүрдэг. Гэтэл тэрийг хийж явхаар бишээ гэд хашгираад байдаг голын хатгаас. Тэрүүгээр бол анд нөхдүүд чичнэлэг болоод амраг олонч баясаад цэнгээд олон хүнийг жаргаагаад байдаг. Гэтэл би өөрөө тэнд зовоод байна. Хичнээн ихийг олзлоод хичнээн сайхан цэнгэлдэд хичнээн архинд шунаад хичнээн хүүхэн тавирсан ч голын хатгаас намайг зүгээр байлгадаг. Бүрэн хонжоотой тоглоод тоом уу. Хорвоо гомртыг гэсэн ч голын хатгаас намайг зовоосоор байсан. Тиймээс би чинэлгээр тэгэж бусдад сайхан харагдавч өөртөө зовлонтой амьдрахыг хүсээгүй. Өмсөх нь байна, эдэлэх нь байна. Гэхдээ энэ алд би зовоод байсан. Миний дэрэгдэх бүх хүн миний үүлээс хишиглэн баясаж байхад би өөрөө тэрийг түгээчээд цэнгэл авдаггүй. Гэтэл булч чулуу үрээд биеэн зовоохоор цэнгээд идэг.
Ээлдэ бариад нүдүүлэхээрээ зингээд байдаг. Моринд жирээд тэгээд салбах нь хаарав. Зингээд байдаг. Тэр олон ялагдал надад өөрөө баясгалтай байсан. Энэ мөө ингээд миний голын хатгаас арилна. Ойлгоно. Яагаад ингэж биеийн зүтраа гэх дуртайгаа би мэдэхгүй. Гэхдээ би тэндээ унаж байсан. Тэмэн учраас хэлээд байна шүү дээ. Өдрийн тал нь ирээдүг. Өдрийн тал нь өнгөрснөх гэж. Завдас өмнө ирээдүгтэй. Үдээс өмнө бол би баатар болохын төлөө хичээж, үдээс хойш бол би баян болохыг хичээж байсан. Одоо миний голын хатгаас гэвэл энэ Монгол нэртэй бүхэн баян байх ёстой байхгүй. Тэгээ бод баяжуулаач. Тагсан чинь та нар үхээрийн ядуу сэтгэлтэй өөртөө үнэнч бус ардууд. Зүгээрийг хийгээд сурцсан зүлэгхийг мэдэхгүй ардууд. Эдийтэй болохоор дург утгаад нөхцсөн юу гэхээр сэтгэл гундаад байгаа учраас нөхцсөнгүй. Тэгтээ та тэрний чи хийх ёстой үстэй ажил юм чи. Үгүй ээ. Дугаарсанд нь туслана. Тийм үү? Тийм. Өөртөө үнэнч баян болохын голдох хатгаастай хүүхдтэй найзлна. За. Тэгэхээр чи яана гэсэн үг. Баян болохыг хүсдэг зөндөл бол бүхэл баян болохыг хүсэж байгаа шүү дээ. Тийм ядамг баян биш. Ямар ядамг биш. За яг наад чиг энэ Монгол нэртэй бүгдийг нь баян болгоно гэсэн голын хатгаастай хүүхдтэй нөхцөн. Тийм үү. Тэгэхгүй жин чам шиг өөрийг нь баяжуулах хүнтэй нөхцөхгүй. Чи зүгээр дэм үг аваад баясаж явбал таларх. Тэг хүн болгол тийм байгаа шүү дээ. Бүгд л баяжиг гэж бодсон шүү дээ. Алтхан биенээ баяжил надад сонирн биш байна. Алдраа их улсаар нь сэтгэж, авуугаа дэлхээр нь сэтгэдэг тийм баян хэрэгтэй. Тэгэд улсаа баяжуулна гэхэлэр яаж баяжуулах вэ? Тэнд чинь одоо яавал баяжчих вэ гэдэг. Хүн болгон тийм сэтгэх ёстой юм уу? Эсвэл нэг хүн багтал тэрнийг хийх ёстой юм уу? Нэг хүн байхтал болоо. Надад юм уу? Өөрөөр хэлбэл тойрог хийчих хүн л хэрэгтэй. Ямар тойрог хийж? Өөрөөрөө баяжиж байгаа эрхэн сууд мэт хүмүүсийг сүвлээл тойрогонд оруулах нь хэрэгтэй. Тийм хүмүүс байгаа л ах л та. Байхгүй байна. Байхгүй байна. Алда биенээ баяжилтуудад л байна. Өөрөөр хэлбэл сувдан сондруудад асгараад байгаас сүвлдэг хүүхдэн төрөхгүй байна. Тэд чи төрөөж болтгүй юм уу? Тэд чи та нар төрүүлж болтгүй юм уу? Нэгэн тал одоо тэр сүнсийг илгээж. Миний чагт тийм биш. Тийм үү? Миний чагт тийм биш. Та бол яг хуу зүгээр тийм хүн байвал дэмжиж өгөх, дэмнэж өгөх л үүрэгтэй байна, тийм үү? Тэрнээс төрүүлэхгүй гэсэн үг. Төрүүлэхгүй. Надаа энүүгээр зовоогоод байна. Хөр төрүүлдэг байсан бол хурдхан нэрийг сольчихгүй. Хэний нэрийг сольно? Монголын нэрийг. Тэгээд чөлөөлөгдчихмөр байхад. Тэр чи хэцүү байна. Бүгдийг нь маш хурдан баяжин болоод угаасаа алдна. Баян байгаа бол нэг өдөр ядуурдаг. Тэгэхээр баян болгонгуудаа газ нэрийг нь солино. Тэгэж чөлөөдөг. Тэгэхээр та ажилтаа болохгүй шүү дээ тэгэж. Одоо зонгод байлахад онгодынхоо үргийг гүцээгөө хийгээгүй гэсэн ялт болно шүү дээ. Үгүй. Би бол Монгол гэдэг норнд л цоожлогдож байгаа. Солигдчихвол одоо мэл явах биш бол. Тэгээ хайчих юм та. Огторгуул уу явна. Огторгуул явна. Тушаал твш гэдэг юм. Чөлөөлөгдөн. Илүүгнээс чөлөөлөгдөн. Тийм үү. Тэгэхдээ түл таныг одоо Монгол гэсэн улсыг түмнийг баяжуулт гэд онгод болгосон байна тийм үү? Тэгээд тэр үүргээ хийгээч. Тэр чи таны үүрэг шүү дээ. Тэгэхдээ надад зовлон удаачихсан. Тэр зовлон нь болохоор тэр чинь бүхэл хүнд байдаг. Одоо яг тэгвэл таныг ингэж хөдөрлөөд энэ ажлыг чи хийхин тулд тэр чинь танд одоо сорил болгож өгсөн гэсэн үг үстэй. Тэгэхдээ хүн нь төрдөггүй сорилтай. Тэрний төрүүлээ чи. Харин надад төрүүлэх эрх нь байдаггүй гэдэг. Хэн төрүүлэх юм бэ? Өөртөө төр. Өөртөө төр. Өөртөө авуугааг сэтгэж сур. За авуугааг сэтгэж сурахлаар та тэнд дэмнэ гэсэн үг юм тийм үү? Тэгээ
Тэгээд л болов. За. Өөрөөр хэлбэл энэ итүүгэн даяаран сэтгэдэг баяжих хүсэлтэй маш шуналтай хүн төрөх юм бол тэгээд бий байж. Тэгэл болов. Маш шуналтай хүн гэсэн мэт Тий. Тий. Тэгэхээр чинь тэгээд шуналтай хүн зөндөө байна шүү дээ. Алдхан биений шунал. Тийм үү. За та дэлхийд даяар нь ингэж баяжуулна гэдэг нэг жишээлбэл боддоо. Ямар хүн? Над шиг хүн. За та яаж дэлхийг баяжуулсан юм бэ? Би талыг нь баяжуулна гэж. Таяллыг нь баяжуулаад талийцсан. Талыг нь баяжуулаад Монгол улсыг их Монгол улсыг хөрөнгөтэй болгоч. Их Монгол улсыг биш дагуур улсаач баян болгосон. Та юу? Тий. Тэгэхээр би өөрөө тэр сүвэлдэг хүн нь байсан. Гагц цавдууд. Тэгэхээр надад нэг буурал зааж өгсөн шүү дээ. Төрийг твнэ гэж бодвол чи өөрөө утсан бай гэж. Тэр үү? Тий. Твнэ гэж бодвол чи өөрөө утсан бол гэж. Би утсан байна гэж ингэж. Тэр шиг та тэр төрийн сүвлэгч утсан байсан гэсэн. Тэгсэн. Тий. Тэр төр нь байхгүй гэж яах вэ? Тэг байхгүй байсан учраас байгуулсан шүү дээ. За. Тий. За. Тэгээ одоо байгуулах байлгүй дээ ингээд өчнөө олон онголууд. Чам шиг ингээд дэмий юм хийгээд байхаар чи яаж байгуулдаг юм? Би өөрөө оногц ажил хийж байгаа шүү дээ. Тэгээд ингээд шал дэмий юм энэ баахан дүрсүүдийг хараад үлээгээ байдаг. Гээ эн чинь хараа буурлаад энийг хардаа ингээд цааталт нь хүмүүс бас сонсож байгаа. Энэ дундаас таны тэр хайгаад байгаа аваа их шуналтан чи байж иж магадгүй. Яахгүй алдхан биений шуналтнууд арчаагаа залхуу юмнууд. Гээ байгаа. Тэр аалда биеийн таргалуулсан хүүрнүүдийг харахаас дургу хүрээд байдаг. Чи хараа л да баруун талаас харван гомжчихсан. Зүүн талаас гүзэн унжчихсан. Идэв байгаад яаж байгуулдаг. Хүш тэнд чинь хавирга ясна ингээ хамаг юмнууд нь гарцсан тийм ястай хүн байгуулахгүй шүү дээ борлоо. Тэр чинь тураалын эцэд орж хүш шүү дээ. Тийм биз дээ. Арга яснууд байгуулах юм үгүй байхгүй. Ой арга яснууд байгуулсан шүү дээ гэж ярив. Тэмүүчний чи ямар тураалтай байсныг мэдэх юм. Бүгд арга яс байхлаар чи байгуулна гэж байхгүй байхгүй тэр чи. Би бол та нарт итгэлтэй идэггүй. Тэгэхээр таны ажил чи ерөөсө болохгүй байна. Угаасаа би цаг нь ирэхээр хийнэ. Тэгэхээр цаг нь болоог болохоор угаас болоог юм биш. Авууга шуналтан төрөөгүй байхад би хүлээгээ хийдэг. Гэтэ яагаад ингэж төрүүлээд ингэ бууцсан гэж. Йоо. Тэр чинь цаг тухайд нь болохоор нь ирж буух хэрэгтэй. Үгүй. Баяжих хүн чинь газраа мэдэж явах ёстой. Тийм болохоор би хүүхдээ хүлээгээд сууж байгаа. Өөрөөр хэлбэл хизээ буух нь мэдэгдэхгүй. Гэхдээ тэрийг баян болгохын тулд энэ хорвоод ямар баян болох сүв бэ бүгдийг нь мэдэж байгаад хүүхдэд хэлж өгнө. Тэгээд би энд байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл оюун санааны их ундраг нь хэн дээр хоримтлагдаж байна. Оюун санааны ихийг хэн удирдах байна бүгдийг нь ажиж байдаг. Тэгээ тэр болгоныг сүглэн шүү. За одоо энд чинь бас дэлхийд чинь тийм одоо сэтгэдэг хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Одоо Билл Гейтс гэдэл гадаадд байж. За бас тэгээд одоо тэр наадах чи Монгол нэр дэсэн бол дайруухан авчихсан. Наач Монгол нэр тамаардаггүй. За тэгээд уртаа талд гэдэг тэгэхээр сүүлийн үед Жак Мак гэдэг нэг нөхөр бас байж байгаа гэдэг. Маш олон юмар нь ингэж баяжуулдаг энэ төр дэлгэрүүлээд байгаа. Тийм хүн биш дээ, тийм хүн биш. Гагц хүний баяжлал яриад байх юм чи. Тэгвэл тэгээд одоо дэлхийгээр нь баяжуулна гэдэг чинь ямар бүтцээр нь баян болно. Бүтцээр нь гэдэг тэгэхээр чинь. Тэгээд чи яалч аргагүй тэр төрчин л хэрэгтэй шүү дээ. Ганц төрч биш. За. Дор хаяж 27 төр хэрэгтэй байна. 27. Тий. Яадаг төр гэдэг 27 гэж. Яадаг төр 27 дотор 8 нь гүрэн байх хэрэгтэй. Тэгжиж бүтэц бүтэн болно. Гүрэн байх хэрэгтэй. Дэлхийн нийтээр ингэж бодод шүү дээ та. Тийм үү? Дэлхийн нийтээр нь тийм. Нэг ядуу улсад үлдчих юм бол буцаагаад хоосруулцдаг учраас хэцүү шүү дээ. За. Ойлголоо. Тэгэхээр ингэх нь шүү дээ. Дэлхийн хэмжээний гэх юм бол нийтдээ 27 хэмжээний том одоо зөв бүтцтэй улс орн байх юм. Тэднээс чинь 8 нь гүрний хэмжээний байх ёстой. Тэгжээч их дэлхий чинь одоо бүгд одоо баяжна. Хүн бүхэн баяжна. Ядуурл, гуйлагчлал байхгүй. Нэг нэгнийгээ тонох тогтолцоо байхгүй. За хулгайч байхгүй.
Тонох тогтолцоо байхгүй. Тонхоо. Танах тогтолцоо байхгүй болно. Одоо ойлголоо. Жишээлбэл тийм улс байхгүй учраас ядуу буураагаад тоноод тийм үү? Дээрэмдээд тэгэд байна гэсэн үг. Тэгсэн үг. Өөрөөр хэлбэл тогтолцооны дэлхийн даяын тогтолцооны асуудал байгаа. Ядуу байх. Ойлгоно уу? Энэ дэлхийн даяар ядуу байдаг тогтолцоог эвдэхийн тулд 27 улс тэрний 8 гүрэн байх хэрэгтэй. Тэгэх юм бол нэгж хүн тийм үү? Төрийнхөө хишиг талархаад тэгээд байгалийн гамшигаас айгаал амьдарч яхад болно. Өөр юу ч биш. Ийм амархан. Тэрний хийх ёстой. Монголчууд хийх ёстой юм. Би харин наад даалгаврыг чинь авчаал заваа сууж. Эндээс эхэлгээсэн. Гэтэл бүгд оюун санааны гуйлах чинь. Бүр толгой дараалан алд биений баяжлаас илүү сэтгэдэггүй хар хүүрүүд. Эдийг төрүүлчихэд намайг ингэж зовоодаг тэнгэр эцэгт би бууртай. За тийм үү. За тэгээд их сонирхолтой юм байна. Наад чинь тэг хизээ бүтэх гэдэг асуудал байна шүү дээ. Тэр болтол байна гэдэг л зовлон байна. Та тэгвэл энэ маш олон жил байх юм байна. За эдий олон жил байна. Гэтэ эн чинь бас зөв хүн амтай байх юм бол бүтэх боломжтой байна бүр та. Тийм бааз. Бүтцийн тоололтод хүн амын тоо ерөөсөө хамаагүй. Тийм үү. Зүгээр тэр бүтцийг тархиндаа агуулга сэтгэх хүн хэрэгтэй. Өөрөөр хэлбэл алд биеийнхээ ханамжид хязгаарлагдчихгүй оюун чөлөөтэй хүн хэрэгтэй. Энэ хинт ч боломжтой хэрнээ тийм сэтгэл агуулах зүрхэхгүй хүмүүс байдаг л гонигтай. Тэгээд нөгөө нэг даяаршил маяаршил энэ төрэ гэдэг үү. Тиймэрхүү болох гэдэг юм. Даяаршил биш. Юу болох гэдэг? Соёлын эзэслэл ерөөсөө биш. За. Тэг бүтцийн хувьд юу болох гэдэг юм? Одоо улс төрийн бүтц нь одоо ижил болох гэдэг юм. Улс төрийн бүтэц ижил биш. Сүлбэлдээ. Сүлжээ юм уу? Сүлбэлдээ. Сүлбэлдээ. Бизнесийн сүлжээ шиг юм болох гэдэг нь үү? Тийм сүлбэлдээ. Ерөөсөө сүлбэлдээ. Сүлжээ байгуулах хэрэгтэй байна та тэгвэл заа юу. Тэгэл сүлжээхэн бишээ сүлбэлдээ. Сүлбэлдээ. Тэг сүлжээний дээр сүлбэлдээ байдаг юм уу? Сүлжээний дээр сүлбэлдээ байдаг. Сүлжээ чинь зүгээр л бүтцийн нэгэн хэсэг. За. Зүгээр хангамж. Зүгээр сүлбэлдээ нь хэрэгтэй. Сүлбэлдээ гэхэлэр тэр сүлбэлдийн дотор өөр улс орнууд ингээд бүгдөө нэгдэх юм бол болох гэдэг юм байна тийм. Нэгдэл бас биш. Нэг ижил төртөө ясаа биш. За. Тэг яаж сүлбэлдэх гэдэг вэ? Ямар хүмүүс сүлбэлдэх? Ямар орн? Соёлын онцлог, байгалийн онцлог. Дутагдах болоод тээвэрлэлт. Тэгэхэд гэрээ хилцлэрний сүлбэлдээ. Ойлгочлаа. Тэгэхэд нэг ижил төгрөгийн зарлиг. Тэгэхээр төгрөгийн ижил ах юм уу? За төгрөгийн ижил байлаа гэхэд тэр сүлбэлдээнд чинь их юм байна. Байгалийнхаа бүтцээс болоо тийм үү? За жишээлбэл манай Монгол гэхэд мал аж ахуйн хариуцаад ингэж байхад хоол хүнсний тий. Гэтэл өөр нэг юм цаг уур амьсгалтай газар нь тэндээ тариа будаага их гаргах жишээтэй тийм үү? Яг нэг байгалийнхаа зохицолгоонд тулгуурсан. За тэгчээд өөр нэг газар нь одоо илүү их бусад юм хийгээд ингээд хоорондоо биендээ сүлбэлдээд тээвэр холбоогоор ингээд биенийхээ асуудал шийднэ гэдэг юм. Дэлхийн хэмжээнд. Тэгхгүйгээр өөр энэ дэлхийн орших харахгүй. Одоо тэрний чинь тэр Америк энэ төр хийгээд байгаа юм биш үү? Үгүй чадахгүй. Гагт биеийн өрсөлдөөн явж байгаа учраас энэ хийж бүтэхгүй. Тэгэхээр Америк энэ төр одоо энийг хийхдээ өөрөөр хэлбэл улсаал бодоод байна гэсэн үг тийм үү? Улс биш алдаа болдож байгаа. Улсаа боддог бол эдийг ойлгоч. Алдыг бодож байгаа учраас чадахгүй. Энийг хариуцаг хэдэн хүмүүс нь өөрсдөө бол баяжаад байгааг л хэлээд байгаа юм байна тий. Тэгэхгүй яг энэ системээр нь байгалийнхаа одоо онцлог тохируулсан том хэмжээний юм хийх юм бол одоо юу хүн байхгүй гэх нь шүү дээ. Үлсэглэн хүн байхгүй, ядуу хүн байхгүй гэж. Зүгээр арчаагүйгээс ядуу үүснэ. Арчаагүй залхуугаас бол ядуу үүснэ. Энэ бол хууль. За. Харин засаглалын хувьд ядуу байх тогтолцоо устна. Ухамжтай. Тийм байна. Тэгвэл бол ийм амархан. Ойлгох хэрэгтэй юм. Тийм багцтай.
Ядахнаас тэр дайны ухамсарыг тийм боломжтой гэж сэтгэх хэрэгтэй. Хүмүүс үү? Тий. Тэгэл болоо. Эндээс л эхэлдэг. Тэгээд Тийм та байх тэр боломжтой гэдэл ойлгочвол болоо. тэр та тэрнийг чи зааж өгөх хэрэгтэй юм биш үү? Алдын баяжилттай ахын доройдолтой хүн энийг бодохгүй. Ийм их сэтгэл гутралтай ахлаар яаж баяжчих юм бэ? Угаасаа би гутарч хайж явж байгаад өрлөг болсон юм. Тэр зам нь л ороод явах. Тэгээд энэ тэндээс хайж явж идэл болох байлгүй тийм ээ. За сургалтай юм байна. Танаас асуулт асуусан байх шүү. Гүй наа тоглоомод чинь дургүй. Энэ тоглоомд энэ чи Чи тоглоом зүгээр уртлан ажиллан хийгээч. би зөндөл ажил хийсэн штэ бурлаа. Өнөөдөр жингөө суусан штэ. Цаас чинь хин хөвтэй дээ. Энэ чи маргааш штэ бурлаа. Энэ зөндөл Маргааш чи болцох ардаа тэр гозгоосон зүг чинь ингээл нэг хөдөлгөд маргааш болчих. Тэгээд маргааш ч болцсон байхад маргааш гэдэг. Чи маргааштай амьдраад өнөөдөр болгочоод яагаад маргааш гэдэг байгаа юм? Маргааш гэдэг чи одоо би чинь жоохон амрал да тэгчээд хийж. Тэгээд амрахгүй үлийгээ хийгээд хүн залгаагаад байгаа юм бэ. Зөндөө олон юм цаастай юм хийсэн шүү дээ өнөөдөр. Одоо дараа нь маргааш дахиад хийн заа юу. Маргааш ч өнөөдөр болчихлоо. Одоо хагас нь өчигдөр хагас нь маргааш байгаа. Ядаргаатай юм бэ та нар чинь. За ажиллаа хийхгүй болохгүй наа ингээд шаардаад байдаг байхгүй юу. Энд чинээс бид нар юу ойлгох ёстой вэ гэд бодцох хэрэгтэй. Манайхан улс маань одоо баян болох биш, би баян болох биш. Бүр дэлхийгээр хэмжээгээр зохион байгуулж баян болгоно гэж сэтгэх юм байна шүү. Тэгээд хүмүүсийг бас ингэж энэ өөрийнхөө одоо урд насыг яаж мэдэх юм бэ гэд олон хүмүүс асуугаад байсан. Тэгэхээр яагаад урд насаа яаж мэдэж би өмнө хэн байсан гэдэг нь бол хамаагүй. Яагаад гэвэл хүн хэдэн ч удаа төрж, хэдэн ч удаа амьдралыг туулсан байх боломжтой. Тэрүүнээс заавал би хэн байсан гэд аль насныхын илүү одоо онцолж өөртөө авах гэдэг юм бэ. Тэрний оронд яг одоо амьдарч байхдаа би энэ одоо амьдралдаа сэтгэл ханамжтай байна уу, ханамжгүй байна уу, миний хийх ажил энэ байна уугүй юу гэдгийг ингэж бодож сэтгэж тэрнийхээ төлөө зүтгэж ажиллах юм биш үү. Иймэрхүү одоо зүйлийг ойлгуулахыг хичээж энэ хүү яриг хэлээ. Тэгээд та нар бас бодох хэрэгтэй. Бодсноос ахын бичиж бүгдөө хэрэгжүүлэх хэрэгтэй байна шүү. За тэгээд тэр сайхан мөрөөдөд байгаа дэлхийн хэмжээнд сэтгэх тийм хүмүүс монголчууд байх ёстой юм байна. Яагаад одоо өөр газрын хүнийг нэр нь болохгүй байна гэдэг учир нь тэнд одоо түлхүүр үг байна. Тэр хүн бол монгол хүн байх нь шүү. Монгол хүн болж төрөх учраас одоо энэ онгод хүлээж ин тэр хүнийг. Дэмнэх учраас хүлээж ин. Тэгэхээр энэ Монголоос л гарах юм байна. Энүүнийг бас ингээд түлхүүр үг байна гэж ойлгоод бүгдөө сэтгүүгээ сайхан дэлгэмэл болох юм байна шүү. За ингээд та болох гэж байна уу? За сайхан марцгаагаарай.